100 цас орох нь хэв үзэгдэл мөн үү? Энд цаг уурын өөрчлөлтийг дэлхийн дулаар л гэж нэрлээд дэлхийд дулаараа байна гэж төсөөлдөг. Яг үнэндээ өвлөн илүү урт цасаар уу? Дээрээ нэмээд хүүтэрсээр дээрээс нь бүр 100 цас орж ий. Тэгвэл энэ яг юу вэ? 100 цас орж байгаа нь хоёр туйлд байдаг туйлын хүдний эргүүлгүүд доктортой байдлаа алдан сунаж нааш цааш далбилзаж улирлын логикийг зөрчигд хүртэл хүргэж байгаа хэрэг. Дэлхийн ялгаруулж буй хөлөмжийн хийн шингээж авч байгаагаас их болоод ирэхэд нарнаас бид хэмжээний энергийг нөөцлж хэлдэг. Температур гэдэг нь жижиг төвшөндөө жижигхэн буюу кинетик энерги хөдөлгөөн гэсэн үг. Энэ хөдөлгөөн нэмэгдснээр улам бүр далаацтай шилжилтүүдийг үүсгэнэ. Үүнээс болоод дэлхийн улирал доктортой цаг уурна докторгүй улам бүр таамаглахад хэцүү систем болж хувирдаг. Монголд өвөл улам бүр уртсаар улам бүр хүйтэн санагдах боловч зун нь илүү халуун болсоор дэлхийн дундаж температурын дулаарлаас ч илүү хурцтайгаар дулаарсаар ирсэн. Энэ цаг уурын докторгүй байдал нь эргүүлээд монголчууд бидний амьдралд амтын ургамал экосистемийн докторгүй байдал бичил биетэнд амьдрахад хэцүү нөхцөл үүсгэн газар тариалан мал аж ахуйд хортой цаашлаад эдийн засгийн тэлэлтэнд сөрөг нөлөөтэй. Хоол хүнсний үнийн хөөрөгдөл, ган, зууд, цөлжилт үер, хит халдын давалгаа, халдварт болон халдварт бус өвчин, дэд бүтцийн саадлууд, гих зүйлсүүдийн давтамж болон далаацыг нь огцом нэмэгдүүлэн өсгөнө. Иймээс чууд бид ч гэсэн дэлхийн дулаарлын эсрэг дөрвтэй арга хэмжээ авахгүй бол ялангуяа бидний хувьд амьдрал улам бүр сонирхолтой, улам бүр хэцүү болсоор явах болно.